Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Баян Чанамсан олон улсын хөтөлмөрийн байгууллагын АПЕК-ийн үйл ажиллагаанд хамрагдсанараа олон давуу талууд гарч ирсэн. Ялангуяа бол газар тариалан эрхлэгдэх, мал аж ахуй худалдаа үйлчилгээ эрхэлдэг манай сумын хувьд бол энэ үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдүүд хөтөлмөр эрхэлдэг. Тэгэхээр хүүхдийн хөтөлмөр эрхлэлтэй холбоотой олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд зориулж бид нар сургалт сурталчилгаа, хүүхдүүдийн дунд түнээс хөндөрүүлж чиглэгдсэн ажлуудыг дөрвтөө зохион байгуулж ирээд байна. За ялангуяа морь унаач хүүхдүүдийн хувьд бол манай сумын хэмжээнд 51 хүүхэд байдаг. За энэ маань манай сургуульд хамрагдаж байгаа нийт хүүхдийн 0.7%-ийг эзэлдэг. Ялангуяа бага насны хүүхэд байдаг учраас багийн сургалтын менежер, албан бус боловсролын багш, сургуулийн нийгмийн ажилтнууд хамтарч энэ үйл ажиллагааг бол авраг хэмжээ авч явуулж байна. За нийтдээ манай сумын хувьд 33 үйлчилгээ эрхэлдэг газар байдаг. Үүнд бол 8-д нь хүүхэд хөтөлмөр эрхлэж үйлчилгээ үзүүлж байгаа. Эдний эцэгчүүдэд зориулсан ажлуудыг бид бас сурталчилгаа хэлбэрээр зохион байгуулсан. За энэ газар тариалан эрхэлж байгаа хүүхдүүдтэй холбоотойгоор бид ялангуяа улирлын зөвхт ногоо хураах үед бол албан байгууллага, за эцэг эхчүүд, ангидтсан багш нартай хамтарч зохион байгуулах ажлыг бид бол энэ намар бол тасн зогсоосон. За энэ ялангуяа бид нар бол хүүхдүүдэд чиглэсэн сургалтаа урьдчилан сэргийлэхэд илүү их чиглүүлсэн байгаа. Ийм учраас хүүхдүүд хөтөлмөр эрхэлснээрээ бие эрхтэн, сэтгэл санаа, тэр зүйл амь насанд нь ямар их хүндрэл учирдаг талаар бид нэ сургалтыг явуулснараа бас дөрвтөө энэ ажлууд маань явагдсан гэж үзэж байгаа. За манай сумд бол яг өнөөдрийн байдлаар бид судалгаанд хамрагдсан 3 хүүхдийг хөндөрүүлж сургуулийн хэвийн үйл ажиллагаанд хамруулж байна. Ялангуяа манай сумын бас нэг онцлог бол төвлөрсөн газар, суурин газар учраас холын аймагуудын хүүхдүүд ирж сууршдаг. За эдгээр айлуудын хүүхдүүдний хөвчлэн сургууль завсарсан байдаг. Тэгэхээр бид бол энэ хөндөрүүлж явуулж байгаа сургалтын талаар болон бидний явуулсан ажлын талаарх дараах зүйлүүдээс бас харж болно. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Намайг Гамбатэрэн Ганжул гэдэг. Одоо би 13 настай. 94 онд төрсөн. 94 оны 12 сард миний төрсөн өдөр ордог. Тэгээд би жаргалан тусамаас шижиж ирсэн. 3 сар шижиж ирээд одоо ээж авд дээр мал 10 хүнээс мал чигж явсан. Одоо албан бус Баян Чанарын албан бус гэж сургуультай явж байгаа. Агаар хэрдээ болохоор би сургуулийн дотор байранд байдаг. Одоо сургууль зөвдөг хүүхдүүдтэй нэг байранд байдаг. Намайг дуулгын Жамбалдорж гэдэг. 13 настай. Сургуульд явж энэ жил ингээд албан бус явж байгаа.
маань Нэмдамагийн Хулан гэдэг 13 настай. Би өнгөрсөн хавар Тархан хотоос ирсэн. Намар нь Баян замдын сургуульд орсон. Сургуульд ороход надад гоё байсан. Олон найз нөхдөд болсон. Сургууль намайг дэмждэг. Харагдав миний намын батар